үндсэндээ бол хоёр зүйлийг л тодорхойлон ярьлаа. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сан маань 1.4 их найдын шилжүүлэг авахар байна. Сангийн алдагдал яг одоо байж байгаараа 700 орчим тэрбум төгрөг болохоор байна гэж байгаа. Энэ бол ямар ч хуулийн өөрчлөлт ороогүй яг одоо байж байгаа байдал. Яг энэ сан талдаа ийм байгаа. Нөгөө нийгэм талдаа, ажил олгогч талдаа бүх төрлийн орлогоос нь нийгмийн даатгалыг хуу хамдаг болсон. Хуваарь хөдөлмөр эрхэлсэн ч нийгмийн даатгалыг хоёр талаас нь авдаг болсон. Одоо тэр юу гэж нэрлэх нь үл хамааран иргэний хуулийн бүх зохицуултуудаас авдаг болсон. Тайлбар нь яаж яах вэ гэхээр хөдөлмөрийн хуулийг гэж говьл зүгтаах гэдэг байна гэдэг. Одоо зүгтаалахгүй тул бүх бизнесийн орлого нөтгсөн. Монгол хүн Монгол нэрээр ямар нэгэн байгууллагатай гэрээ хийхэд орлогоос нь 20% авдаг. Өнөөдөр дэлхийд 40% татвар төлчөөд амьд үлддэг ямар ч орлого байхгүй. Тэгэхээр юу чухал вэ гэхээр бизнесийн одоо бид нар орлогыг нь бизнесийн орлого гэж хамгаалах нь чухал байна. Тийм учраас энэ иргэний хуулиар зохицуулж байгаа бизнесийн орлогоос нийгмийн даатгалыг авахгүй болгоо зохицуулчих. Үнэхээр хөдөлмөрийн хуулиас нь зүгтаах гэдэг бол тэр хаалтыг хийгээд өгсөн нэгдүгээр зохицуулт байж байгаа. Хоёрдугаар асуудал. Агуулга хэлбэр хоёр зөрчилдөд байгаа байхгүй юу? Унааны мөнгө гэдэг чинь яг юу юм? Хоолны мөнгө гэдэг чинь тэр хүнд нь хоолыг өгөх гэж дундаас нийгмийн даатгал авчиг гэдэг энэ агуулга хэлбэр хоёрын зөрүү шүү дээ. Бид нар ерөөсөө энэ агуулга руугаа явахаа байтсан хэлбэр утсан. Унаа хоолны мөнгөөр оруулаад тооцчдаг. Одоо тэрийг бууруулчихлаар нийгмийн даатгалын сан буурах гэдэг нэг. Гэхдээ тэгээд хоол идэхийн тулд нийгмийн даатгал зөв юм уу? Хоол унаад чинь бид нар хуулиндаа юугаа заасан бэ гэхээр тэр хөдөлмөрийн хуулийн дээр цалин өсөнд нь оруулаагүй. Тэгээд ажилтны өдөр тутмын наад захын хэрэгцээ амжиргаанд дэмжлэг үзүүлэх. Тэдэн тулгуурч нийгмийн эрсдэл санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой мөнгө л гэж тодорхойлсон шүү дээ. Тэгээ энэ тодорхойлолтоос нь дахиад одоо нийгмийн даатгал аваад тэр нь тэтгэврт нь нөлөөлнө гэж ойлгоод байгаа нь зөв юм уу? Тэгэхээр энэ үнэн үг гэдэг нь хаана байгаа даа? Үнэн ер нь хаана байгаа даа? Хоол унаанаас нийгмийн даатгал авахаа болчихлоор тэтгэврийн сан алдагдлалд орчих гээд байгаа болвол энэ төлж байгаа хүмүүс чинь өнөөдөр ирээдүйд бүр юу ч авахгүй гэсэн үг шүү дээ. Одоо төлж байгаа дээр юм авахгүй ирээдүйд буурах гэдэг юм бол одоо сан чинь хоосорцсон байгаа шүү дээ. Дахиад бид нар тэжээгчээ устгах нь гэдэг шиг энэ өндөр ачаалал өндрөөрөө байгаа дэвэл дахиад бүгд сүлдээ ерөөсөө ажилгүйд болох гэж байна шүү дээ. Бизнесийн байгууллага чинь там бурах гэж байна. Ерөөсөө хүмүүс чинь орлогогүй болж ядуурч гэлж байна. Бараг маргаашийн өөхнөөс өнөөдрийн өшиг болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ агуулгал нь зөв болгоё хэдүүлээ. Нийгмийн даатгалыг хинээс авдаг болох гэхээр цалин хөлс гэдэг тодорхойлолтоос авдаг болъё. Одоо энэ буурах гэдэг том эрсдлийг ямар нэгэн шийдэл болоод зохицуулъя. Хамгийн муухайгаар зүгээр тэндээс нь авдаг болоод нийгмийн даатгалын сан буурахгүй гэдэг чинь энэ нийгмийн даатгалын тэтгэврт гарах гэж байгаа яг одооны ойрын хэдэн жил гарах гэж байгаа хүмүүст нөлөөлж магадгүй болохоос биш. Ер нь бол цаашдаа эд төлж явж байгаа хүмүүст бас хамааралгүй зүйл. Эдийн засгийн хохиролтой зүйл. Тэгэхээр энэний шийдлийг одоо хэдүүлээ агуулгын хөв зүй болъё гэж бодож байна. Дээрээс нь энэ их хурлын гишүүд хууль санаачлах нь ямар нэгэн засгийн газрын одоо бодлоготой нийцчиж явдаг гэдгийг болмоор байна. 1 сарын 2-нд 41 гишүүн санаачлаад энэ хуулийнхаа төслийг боловсруулсан. Тэгээ одоо нийцж байгаа хоёр нь явуулъя, нийцэхгүй нэг нь байна гэж яриад зөвшөлдөж болно шүү дээ. Энэ асуудлыг чи одоо хэн санаачлах хэвтэй. Энэ хуулийн төслийг бид нар тавиад олон нийтэд хэлэлцүүлэг хийгээд явж байгаа. Энэ бүх статистик тооцооллуудыг одоо байгаагаас бууруулахгүйгээр тооцоо хийцэн. Хин ч гэсэн гаднаас ийм хэлбэртэй муу хэлбэртэйгээ тооцоо хийгээд хэлж болно шүү дээ. Тийм учраас ойлголцож болно. Хууль тогтоомжийн хөвч гэсэн хамтд нь хэлэлцэх бас боломж бас байгаа. Энийг хэлэлцэх асуудлыг та бүхнийг